сайн бацхан уу цэцэрлэгийн багшийн уралдаанд оролцож байгаа Хэрлэн цомын 2 дугаар цэцэрлэгийн багш Хөрөл Адрын Түмэн Дэмэрлээд би 2016 онд Доромт их сургуулийн боловсролын багш мэргэжлэр төгссөн. 2017 онд оюун сумын хүүхдийн цэцэрлэгт ажлын гараагаар хийсэн. 2018 оноос одоо хүртэл Хэрлэн цомын 2 дугаар цэцэрлэгт багшаар бүсдэгчлээ ажиллаж байна. Ажлын хугацаанд нийт 83 хүүхдийн сургуулийн боловсролыг эзэмшүүлэн сургуульд амжилттай бэлтгэн оруулсан. Хүүхдийн нас сэдвийн онцлогт тохирсон дасгал даалгавар нам гарын авлага боловсруулан ажилладаг. Сургуулийн өмнөх боловсролын шинжилсэн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд суралцахуй төвтэй сургалтыг дэмжин хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн эрүүл аюулгүй орчныг хүртээмжтэй байдлаар бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сургуулийн чиглэлийн хүрээнд бие мэдхийг хүсэж байна. Сургууль бэлтгэгдсэн байдлыг хангах гарын авлага дасгал даалгавар шүлгийн эмгэтгэл зэргийг боловсруулан бэлтгэсэн байна. Үүнээс дурдвал зурх аргачлал, баримл, нугалмай, могошооны аргачлал зэрэг гарын авлагуудыг боловсруулан хүүхдийн нас сэдвийн онцлог тохируулж боловсруулдаг. Цахим интерактив даалгавар боловсруулан, захим сургалтын сан бүрдүүлж цэцэрлэг болон бүлгийн цахим хаягаар хүүхдэд хүргэж эцэг эхтэй хамтран ажиллаж байна. Бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөрийг 7 чиглэлийн хүрээнд эзэмшсэн чадвар нь барайны үнэлгээний нийт дундаж 99.8%, ахиц 28.6% үнэлэгдэж 2024-өөс 2025 оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 1-р түвшинд амжилттай үнэлэгдсэн. Сургалт үйл ажиллагааг зохион байгуулахдаа хүүхдийн сонирхол, сэтгэл хөдлөл, танин мэдхийн хөгжлийг дэмжсэн орчин бүрдүүлж, хүүхдийн эрх, ялгаатай байдлыг хүндэтгэж, эрхтгч хамтран суралцах нөхцөлийг бүлэгт тохируулах хийж ажилладаг. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд тохируулан газар чарсан хөтөлбөр боловсруулан зорилгыг хүний зааврыг ойлгох, биелүүлэх, хувцас өмсөх, тайлах, хоолой идэх зэрэг үйл хийх, болон болохгүйг ойлгох, өгсөн энгийн зааврыг дагах, харандаа барьж сурах, энгийн зорилго зуруулах гэх мэт зорилгыг эцэг эхтэй хамтран ажилласны хүрээнд дахиад амжилтыг нэмэгдүүлсэн. 2025 онд 5 дугаар бүсийн дүрслэг урлагийн мэрэгжлийн багш нарын бүлгийн ажлаар өөрийн арга туршлагыг 7 цэцэрлэгийн нийт 30 гаруй багшид цахимаар түгээн дэлгэрүүлсэн. 2025-аас 2026 хичээлийн жил аймгийн нийгэм сэтгэл хөдлөлийн мэрэгжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаагаар өөрийн сургалт үйл ажиллагааны туршлагаа 31 цэцэрлэгийн 46 багш нарт түгээн дэлгэрүүлсэн. Аймгийн математикийн мэрэгжлийн багш нарын бүлгийн 5 дугаар бүсийн ахлагч, мөн 2 дугаар цэцэрлэгийнхээ бага дунд бүлгийн мэрэгжлийн багш нарын бүлгийн дэд ахлагчаар ажиллаж байна. 2022 онд багш нарын мэрэгжлийн өсөлтөд Ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх сэдвт эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож 3 дугаар бариацлаа. Сонирхолтой 12 жил багц тоглоомын аргачлал боловсруулан оюуны өмчийн газарт батин давхар материалыг хийж гүйцэтгэсэн. Хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд хайрын утаа энэ зохион байгуулж, дугаар ангийн хавраг бомтын албан хаагчдтай хамтран 2 хүүхдийн гэр бүлд хүнс, ахуйн хэрэглээний болон хувцас хичээлийн хэрэгсэл зэрэг 600 мянга гаруй төгрөгийн эд зүйлсийг хандуулсан. Бага насны хүүхдийн хөгжлийн хамгийн эрчимтэй үе шат нь 2-5 нас байдаг бөгөөд энэ наснд хүүхдийн суурь чадамжийг хөгжүүлэх дэмжин ажиллах хэрэгтэй байдаг. Энд цэцэрлэгийн багш бидний мэргэжил хариуцлагатай мэргэжил юм а. Би энэхүү мэргэжилдээ маш их дуртай, мэргэжлэрээ бахархаж ажилладаг.